Орхон аймгийн Баянөндөр сумын цагаан чулуут багийн иргэн Эрдэнэмөх ковидоор өвчлөөд эдгэрсэн байна. Гэсэн хэдий ч түүнд ковидын дараах үлдэц шин тэмдгүүд арилгахгүй биеийн байдал нь төдийлөн дээрдэг улмаас уушгины зураг хөнгөлөлттэй үнээр авахулахаар Медипас эмнэлэгт хандсан байна. За учир нь эрүүл мэндийн даатгалын сангаас түүний ах үйлчлэгийг 70% хөнгөлсөн байдаг байна. Харин эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг анхан шатанд үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа түүнийг чирэгдүүлж олон дахин явуулжээ. Иргэн Эрдэнэмөхөд нийслэл өрхийн эрүүл мэндийн төвөөс зөв код бичиж өгсөн бол 95 мянган төгрөгөөр өгдөг уушгины томограф шинжилгээг 28,500 төгрөгөөр хийлгэх боломж түүнд байна. Миний хувьд одоо энэ ковидээр одоо өвдөд бас нэг бага хугацаа өнгөрлөө л дөө. Яг тэр идэх хугацаа нь болцсон бүлгээс одоогийн байдлаар бол миний бас биеийн тодорхой хэмжээний зовир байна л да. Ханиалах маялах чээж мэж хүндэр орохмоор их гэл. Тэгээ ерөнхийдөө саяхан нэг мэдээлэл авсан. Медипас эмнэлэг дээр очих юм бол ерөнхийдөө ковидээр өвдсөн хүмүүсийн одоо дараах одоо тийм одоо юм томографийн зургийг одоо тийм хөнгөлөлтөө тийм авахулах тийм тийм зураг авахулж байгаа гэж сонсонгууд Медипас очлоо л доо. Тэгээ очисон чинь ерөнхийдөө бол өрхийн эмнэлэг дээр очингуудаа тийм 13А маяг тавиад ирээ. Тэгэх юм бол манайх тийм хөнгөлөлтөө үнээр авахулж болно гэж хэлэнгүүт нь би тэр өрхийн эмнэлэг дээр яваад очисон чинь надад нэг юу өгсөн. Код өгсөн. 13 тэр аваад очисон боловч Медипас дахиад би очлоо. Тэгсэн чинь буруу юу маягт код өгч явуулсан байна. Гингүүт нь дахиад би өрхийн эмнэлэг дээр очисон чинь та нарыг ингэж буруу юм явуулсан байна. Өрхийн эмнэлэгч нь буруу код өгсөн байна гэж хэлэхээр ямар тайлбар өгөх вэ? Бид нар бол мэдэхгүй, өөр бол бид нар бол мэдэхгүй, ийм л юм өгч бид нэрээс мэдэхгүй гэсэн тийм мэдээлэл өгöd байгаа байхгүй. Ерөнхийдөө одоо ерөнхийдөө би ингээд одоо ингээд улсаас ингээд хөнгөлж байгаа тийм хөнгөлт юугаа ерөөсөө эдэлж чадахгүй яваад байна л да ингээд одоо. Ерөнхийдөө бол өрхийн эмнэлэгс би 13А маягтлэр нь авах хэрэгтэй байхгүй. Тэрийг авах юм бол Медипас дээр очих юм бол 13А гэж өгчихсэн байсан шүү дээ. Тэг код нь буруу байна гэдэг. Тэг код нь буруу гэдэг байгаа байхгүй. Ерөнхийдөө тэ өөрснөө болохоор хийх ёстой ажлынхаа юуг сайн мэдэхгүй бол тийм хийж чадахгүй ингээд одоо иргэдтэй ингэж чирэгдүүлэл байна л да ерөнхийдөө. Хүчилсэн одоо томографийн үйлчлэгээнийх нь үнэн хэдийн тэгээд өрхийн эмнэлгээс тухайн маягтай кодтойгоо авчих юм бол хэд болж буурах вэ? Ерөнхийдөө 98 мянган төгрөгийн одоо нэг томографийн тийм зургийг л ерөнхийдөө 30 мянган төгрөг бол авах тийм хөнгөлөлт үзүүлэх юм байлаа л дээ. Тэгээд тэр үйлчлэгийг л одоо хүртэл авч чадахгүй ингээл наач ингэж иргэдэд чирэгжүүлээд байгаа байхгүй. Гол нь бас ингээд гол нь эрүүл мэндээр ингээд чирэгдээ дээрэс нь өшөө хасаас ярих юм байгаа юм л да. Бас ингээд одоо энэ Эрдэнэ тооч одоо бензин 92 бензин одоо ямар хомсолтой байлаа тийм үү. Дээрэс нь энэ замын асуудал бас үнэн хүнд байна. Ийм байгаа нөхцөлөөр дээрэс нь ингэж эрүүл мэндийн газар ингэж нааш нь явуулах одоо иргэдэд чирэгжүүлэх хэрэггүй л байна л да. Орхон аймгийн хэмжээнд өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр үзүүлэх бүсийн онцлогын эмчилгээний төв болон Медипас эмнэлгүүд ажиллаж байна. За ингэснээр орон нутгийн иргэд нийслэл хотыг зориулгүй цаг хугацаа зардал мөнгөө хэмнэх. За өндөр өртөгтэй төлбөрт үйлчилгээ гэж Медипас эмнэлэг бол улсын эмнэлэг болоод одоо сая шилжээд нэг 7-8 хоног байна. За энэ нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийн яамны сайдын 03 дугаар тогтоол гэдэг байгаа. Энэ тогтоолын дагуу яг хэрэгжиж явах хэрэгтэй байхгүй. За жишээлбэл томографи юм уу хийлгэхэд бол жишээлбэл бронхиттэй хүн байлаа гэхэд тэр бронхитын G33-ын 4 гэсэн ICD олон улсын нэрс ICD кодыг тавина. Жишээлбэл G42 гэж тавьчвал тэр нөгөө ICD кодонд нь байгаагүй л тэр үнгээд эргэж буцаад яваад байгаа байхгүй. За тэгэхээр энэ олон улсын нэршлийн кодыг эмчнэр нэгдүгээр сайн мэдэх ёстой. Тэр 03 дугаар тогтоол дээр яг бүгдөө ингээд англиараа бичсэн байгаа байхгүй юу. За 03 дугаар тогтоолоо уншаад за нэгдүгээрт хоёрдугаарт өнөөдөр амбулаторийн картн дээр үзэлгээ маш сайн бичин дэлгэрэнгүй бичээд тамгаа дараад за 13А гэж байгаа маягтан дээрээ тэр ICT кодоо тавиад зовоороо тавиад шинжилгээнүүдээ хуулж бичээд за тэгээд бүх юмнууд нь баримттайгаар ингэж явуулах бол иргэд бас энэ хоёрын хооронд чирэгдээд яваад байгаа байхгүй. Нэг кодыг буруу тавьчихдаг нөгөө эмнэлэг дээр нь очиод хүлээгээд авах код нь буруу байна гэдээ явуулаад байдаг. Тэгэхээр кодоо маш сайн мэдэх ёстой. Тэрнээс үл зүгээр тэр чинь бид нар санаагаараа зохиож хэлээд байгаа код биш. Олон улсын нэршлэр ICT коднууд гэдээ байгаа байхгүй юу. Тэр коднуудыг л яг тавьж явуулахыг хэлээд байгаа. Тэгээ өрхийн эмчнэр маань энэ талаараа бас тэр 03 тогтоол уншаад Медипасын эмчнэр бас биднэрт би бас эмчнэрт сургалт явуулаад өгөөч гэсэн. Тэр нэг бас ковид гэчээд бас арай амжихгүй байна. Тэгэхээр энэ коднуудыг өөрсдөө татаж аваад ширээнийхээ ном болгоол тавьчих. Тэгэл тэн дээр онцнуудаа сайн хараад энэ хүн ямар жишээлбэл одоо зүрхний өвчтөй хүн байлаа гэхэд эндокардиттэй хүн байлаа G33-ын 0 гэсэн кодоор явж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл иргэд ингэж юм л да нөгөө ковидын өвдөд идэгсэн шинж тэмдэг нь арилахгүй ханиалгаад байгаа учраас
одоо хөнгөвчлсөн томографийн зураг авахлахад 90 тий уушгины томографийн байгаа. 96,000 үйлчлэгийг 36,000-аар авах боломжинд бүрчээд байхад нөгөө кодноосоо болоод төрөлдөд авч чадахгүй байна. Тэгэхээр яг энэ одоо жишээлбэл бронхит би сая ярьлаа G33.0 юм уу 33.4 гэсэн олон улсын ICD код байгаа байхгүй. Тэгэхгүй харин G42-оор явуулчихвал эн чинь тэгэл эргэж буцаал нөгөө нэг кодонд нь байхгүй байна гэд явуулаад байгаа чинь. Тэгэхээр энэ код бол өрхийн эмчнэр маш сайн одоо өөрсдийнхөө ширээний ном болгоод тавиал хүмүүстээ яг тэр тэгэд бол иргэд энүүнийг ингээд тухайн орон нутгтаа энийг үзүүлж ингээд тусламж аавна гэдэг бол маш их зардал мөнгө хэмжиж байгаа шүү дээ. Улаанбаатар хот руу очиод ингээд томографи хийлгэхэд одоо ямар үнэтэй өртөгтэй байгаа вэ? Энэ бас иргэд рүү бас нэлээд бас нааштай тусламж үйлчилж байгааг бодож өгч байгаа шүү дээ. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөд үзүүлэх тусламж үйлчилгээг Орхон аймгийн хөдөөгийн ганцхан болох Жаргалан цомын өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж чадаж байгаа эсхийг тодруулахад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийгдээд за үндсэн 4 төрлөөр бол тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. За өдрийн эмчилгээ, гэрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, онцлогоо шинжилгээ гэсэн багцуудаар бол үйлчилгээгээ үзүүлж байна. За 2021 оны 6 сараас эхлээд одоо ковидын гэрийн эмчилгээг бас эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж авч байгаа. Энэ дотор нэг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээгээ яаж үзүүлж байна? За өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг одоо өнгөрсөн 7 хоногоос Медипас эмнэлэг дээр хийж байгаатай холбогдуулаад за шаардлагатай хүмүүсээ одоо Медипас эмнэлэг рүү 13 маягтаараа илгээж үйлчилгээ авч байгаа. За одоо манай одоогийн байдлаар манайхаас нэг хүн бол үйлчилгээ авцсан явж байна. Тусламж үйлчилгээнд одоо 13А маягтан дээр одоо тухайн тусламж үйлчилгээний код гэж тавигдах хэрэгтэй гэдэг юм. Энэ дээр одоо ямар нэгэн зөрүү зөрчил гарсан зүйл байна. За энэ болохоор эрүүл мэндийн даатгалын ерхий газрын одоо 3 дугаар тогтоолын дагуу оншин кодоо яг тухайн тусламж үйлчилгээг авах оншин кодоо зөв бичээд явуулахад энд бол ямар ч хүндрэл байхгүй байна. Орхон аймгийн эрүүл мэндийн даатгалын хилцээс иргэдэд хөнгөлөлтөд үнээр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар дараах тайлбарыг өгч байна. Хоёр дахь шатлын эмнэлэг гэхээр одоогийн байдлаар Орхон аймагт 2 эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж штэ. Бүсийн онцлогын эмчилгээний төв нөгөөд нь Медипас гэдэг 2 эмнэлэг байгаа. Гэхдээ яг нөгөө бүсийн онцлогын эмчилгээний төв дээр болохоор нампалтаар үйлчилгээс ахуулаад бүсийн онцлогын эмчилгээний төв дээр хийгдэж болох бүх зардлуудыг бүгднийг манай юунаас даатгалын ерөнхий газраас буюу манай эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээ байгуулад санхүүжүүлж явж байгаа. Тэгэхээр энэ санхүүжилт нь яг юугаар холбогдож байна гэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 0 3 дугаар тогтоол гэж сая хэрэгжигдээд 3 сараас ахуулаад бүх хувийн хвшил эрүүл мэндийн байгууллага бүх эмнэлгүүд дээр энэ бол бүх яг ингээд тарифаараа хийгдэж явж байгаа. Одоо зарим нэг хүмүүс маань эхлээд авиг хэцүү санагддаг байсан. Одоо бол хүмүүс маань бас ингээд юмны хүчрийг мэддэг болчоод хувийн эмнэлэг, хувьсгалын эмнэлэг хоёр дээр бол ямар ч одоо бүр өвдлөө гэж бодоод хэвтгэд хувьсгалын эмнэлэг дээр бол яг адилхан тарифтуулагч жишээтэй ямар ч тийм эмнэлэг дотор зардлахгүйгээр энэ асуудлууд ингээд зохицуулагдсан явж байгаа. Медипас эмнэлгийн тухай гэх юм бол бусад хувийн хвшил эмнэлгээс бас арай өөр идэв. Ягаад тэгэхээр эднийх нөгөө төв эмнэлэг гэдгээрээ статус нь арай өөр. Тэгээд багш тоног хөрөмжийнх нь хүчин чадал тий хүний нөөцийн чадамж эдгээрээр бол бас арай бусад хувийн хвшил эмнэлгээс арай өөр. Тэрэндээ түшиглээд манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай урьдчилан сэргийлэх хүсэлгийн багц, хэвтүүлэн эмнэлэг тусламж үйлчилгээний багц, тэгээд дээр нь өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээний багцаар тэгээд хүмүүс бол нэг ВЦ вирус илрүүлэг тоолуулах шинжилгээ хийлэгдэг штэ. Тэрийг ингэж хийгээд ингээ манайхтай бол тусламж үйлчилгээний гэрээг хийгээд ажиллаж байгаа. За өндөр өртөгтийн онцлогоо шинжилгээний гэрээ бол дөнгөж сая байгуулагдсан. Одоо байгуулагдаад ямар ч энэ 7 хоногт ингээд 7 хоног шиг байна. Тэгэхээр энэ өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнд дээр анхаарах зүйл нь гэх юм бол иргэд даатгуулагч нар 100% өөрсдөө яахгүй даатгалын сангаас хариуцагдахгүй. Нийт зардлын бол нэг 70% эрүүл мэндийн даатгалаас 30% иргэн өөрөө төлөхөр бол ингээд гэрээ дээр хийгдэж орчиж байгаа. Тэгэхээр иргэд маань болохоор өөрсдөө бол 30% төлөх юм байна гэдгийг бол тэгтээ хамгийн гол нь болохоор яг түрүүн би ярьсан шүү дээ эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн 0 3 дугаар тогтоол гэдэг. Тэгэхээр энэ 0 3 дугаар тогтоол дээр болохоор яг имраа гэдэг юм уу, юуны гэдэг юм уу, зүрхний хоолтор гэдэг юм уу тий. Эдгээр дээр нь болохоор ингээ бүгдэн дээр нэг өвчнөө оншин бүлэг бол заасан байгаа. Тэгэхээр өвчнөө оншин бүлгээс өөр онш бичигдэж ирэх юм бол тэр бол нөгөө манай даатгалын сангаас санхүүж чадахгүй учраас тэр үзлэгийг бол хийх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр даатгуулагчд яах ёстой вэ гэхээр яг нөгөө нэг эмчтэйгээ очиж үзүүлээд яг шаардлагатай тэр онцлогоо шинжилгээ хийх шаардлагатай гэсэн л оншуудыг манай эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн тогтоолоор баталж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр тохирсон оншинд нь юунууд аавна гэсэн үг, тусламж үйлчилгээг аавна гэсэн үг байхгүй юу?
Тэгэхээр нөгөө оншин шифрээ зөв бичиж өгч явуулахгүй бол нөгөө саяны яг миний ярьсанчлангаар нөгөө манай гэрийн тусгагдсан өвчнөө оншины бүлэг нь байхгүй байх юм бол тэр тусламж үйлчилгээг манай даатгалын сангаас санхүүжүүлэхгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр санхүүжилтээ хин маань бол эмнэлгэн ч гэсэн 70% хөнгөлтийг үзүүлэн даатгалагч маань өөрөө ч гэсэн 30% хөнгөлтийг үзүүлээд тусламж үйлчилгээг авахын тулд тэр хүн маань болохоор зайлшгүй өрх эрүүл мэндийн төв дээр очиод 13А маягтан дээрээ нөгөө нэг 03 дугаар тогтоол дээр заасан байгаа уншийн бүлгийг заавал зөв бичүүлж өчнө л гэсэн үг байхгүй юу. Өрх эрүүл мэндийн төвөд анхааштай зөв бичээд өгчих юм бол өндөрлөл байхгүй. Тэгэх юм бол ямар ч өндөрлөл байхгүй. Тэгэл бүх юм явдгараа л явна шүү дээ. Тусламж үйлчилгээ ойрхон байна. Орон нутгийн иргэд эрүүл мэндийн өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлж авах боломж бүрэн байна. Үүнд МРИ оншилгоо, компьютер томограф, дурангийн оншилгоо мөн дурангийн ажилбар багтдаг байна. За харин анхан шатанд нь тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төв олон улсаас коджуулаад өгчихсөн онш код зөв бичих шаардлагатай. За цаашлаад энэ талын сургалт мэдээллийг салбарын байгууллагуудаас авч чадварчмаар байна.